Тэгэхээр хариуцлагатай эцэг аяны хүрээнд хүүхдэд зүрхний үзлэг хийх юм ямар ач холбогдол? Өсвөр насны хүүхдүүдэд энэ зүрхний эмчийн үзлэг хийхийн хамгийн гол ач холбогдол нь шүдний цоорол хоолой эмгэгээс үүдэлтэй зүрхний эмгэгийг илэрхийлэхэд л оршиж байгаа. Яагаад ингэж байгаа юм гэхээр хүүхдүүдийн маань багасаа эхлүүлээд хоолой нөлөөлдөг, шүдний цоорчдаг. Янз бүрийн төрөл бүрийн мянгаар энэ өвчлөл үүсгдэг. Тэрэн дотроос нэгэн төрлийн стрептококкийн халдвар нь энэ нөгөө дараагийн үений болон зүрхний эмгэгийг үүсгдэг ийм өвчлөл бол үүсгдэг байгаа. Тэгээд өнөөдрийн энэ үзлийн хамгийн гол ач холбогдол нь бол зүрхний бусад эмгэгүүд болон энэ хоолойн үүдэлт шүдний цоорлоос үүдэлтэй зүрхний хавхлагын эмгэг тухайн хүүхдэд маань байна уугүй юу гэдэг ихний шатанд нь бол илрүүлэх юм ач холбогдолтой үзлэг боломж гэсэн. Санамж зөвлөгөө санамж зөвлөгөө гэх юм бол яг зүрхний өвчин гэвэл зүрхний өвчин бол маш олон төрөл байгаа. Зүрхний төрөлхийн гажиг гэдэг цооргоонууд байгаа. Зүрхний олдмол гажиг гэдэг одоо яг тамирт хийж байгаа өвчлөлийн төрөл гэсэн үг байхгүй юу? Та нар бол ээж аваасаа төрөхдөө бүх бүтэн эв эврэл зүрхтэй төрчөөд тэгээд яг шүдний цоорол болон хоолойны одоо өвчний энэ өвчлөлөөсөө болоод зүрхний 2 хавтаас тавхлах хэрэг гэмтчих юм бол тэрийг нь зүрхний олдмол гажиг гэж нэрлэдэг. Тэгэхээр энэ өвчлөлөөс сэргийлэхийн тулд бол хоолойгоо өвдөлгүй байх хэрэгтэй хүүхдүүд. Тэгээд шүдээ бүрэн бүтэн байлгах хэрэгтэй. Шүдээ хорхоцсон тохиолдол болгонд нь эмчлүүлэх хэрэгтэй. Шүдээ маш сайн угаах хэрэгтэй. Тэгээд шүдээ хорхоцохоос сэргийлэх хэрэгтэй. Түүнээс одоо бусад төрлийн одоо хэм алдагдал юм уу эсвэл зүрхний одоо төрөлхийн гажиг ч юм уу эсвэл зүрхний булчингийн өвсөл энэ байх юм бол мэдээж энэ тохиолдлуудад түүнээс сэргийлнэ гэж бол байхгүй юм шиг байна. Зүрхний өвчлөлөөс сэргийлэх төлөө ямар санамж зөвлөгөө? Зүрхний эмгэг бол дотроо маш олон. Зүрхний төрөлхийн гажигуд гэж байгаа. Зүрхний олдмол гажигуд гэж байгаа. Тэгээд зүрхний булчингийн өвсөл ийм алдагдлаа маш олон янзын тэгээд яг ерөнхийдөө бол яг өнөөдрийн хийсэн үзэгдлийн ач холбогдол нөгөө л нэг одоо тийм хоолойны өвчний гаралтай аль эсвэл шүү хоол одоо шүдний хорхоцсноос үүдэлтэйгээр зүрхний одоо эмгэгээс сэргийлж байгаа энэ үед бол хүүхд болгон шүдэ хорхоцолтой байх хэрэгтэй. Тэгээ хоолойн өвчнөөс сэргийлэх хэрэгтэй, хоолойгоо өвдүүлэх хэрэгтэй. Тэгээд энэ хоолойн өвчин чамгийн гол нь амжиж байгаа нь эсвэл шүсээр дамжиж байгаа шүү дээ. Шүсээр дамжиж байгаа нь биеийг аваад байгаа, дайгж байгаа хоолойносыг авч идэх шүсээр болохоос тэр битгээл бүр одоо жоохон байх хоолойн өвддөг юм уу шүрхтэй ээж аав нь хүүхдтэй амтангийн амандаа игээд өгөхөд хүртэл тэр ээж аавын шүсээр дамжиж алтур хүүхэд болчих юм байна шүү дээ. Тэгэхээр бид нар нөгөө аль болохоор хүүхдийг шүдний өвчлөлөөс сэргийлэх, хоолойн өвчлөлөөс сэргийлэх, аль болохоор ам дамжуулж албай бүтэтэй хэрэгжиж байх гэсэн юм. Үзлэг гэж үсэн сандээ хийж за сайн байна уу? Хариуцлагатай эцэг аяны хүрээнд одоо чихамар хоолойн урьдчилан үзлэг хийх ямар ач холбогдол төстэй вэ? Та хариулт. За хариуцлагатай эцэгчүүд аяны хүрээнд одоо 1-р сургуулийн 8А ангийн нийт 44 сурагчтай өрөөнд чихмар хоолойн үзлэг болон хүүхдийн зүрхний чимээ за мэдээж одоо үзлэгийн хүрээнд урьдчилан сэргийлэх үзлэг хийгдээд чихмар хоолойн одоо өвчлөл байна уу, гүү байна уу
гэдгийг одоо онцлох нь чухал. Та бүхэндээ бас өнөөдрийн хувьд бол ингээд хүүхдүүд маань яриад манай эмэгтэйчүүд одоо өрсөн сэргийлэх үзлэг дуран чихмэр олон эмчтэй дуран онцлох гэж шүү дээ. Энэ бол хүүхдүүдэд өөрсдөө одоо өөрсдөө чихийг өөрсдөө харчиж байгаа байхгүй гэсэн. Тэгээ эрүүл байна, өвчтэй байна гэдэг. Нэгдүгээр харчиж байна. Хоёрдугаар бол хоолойгоо бас дуран дуулчих чинь, хамраа дуран дуулчих чинь тий. Тэгэхээр хүүхдүүд эмчтэйгээ хамтаад өөрийгөө нэгдүгээр эрүүл байна. Чихмэр болоод талаас эрүүл байна уу үгүй гэдгийг мэдчихэж байгаа байхгүй. Энэ бол нэгдүгээр онцлогооны маш онцлог ажил бүтэлтэй. Дараагийн хувьд бол мэдээж одоо өвчлөл хэрвээ илэрсэн мэдээж илэрсэн хүүхдүүд байна. Тэгэхээр энэ хүүхдүүд маань дараагийн одоо үйлчлэг ажиллахад хамтдаад явах нь одоо чухал байна. Ийм чухал бүгдтэй. Тэгээд одоо ингээд хүүхдүүд аюул их чихвч ингээд зүүж ингээд дуу сонсох, кино үзэхдээ тэр ингээд дандаа чихвч зүүж шүү дээ. Тэр нь одоо таны хувьд одоо зөв ямар одоо шиг яг зөв асуулт байна. Сүүлийн үед юм одоо хүүхдүүд энэ одоо байнга утастай сар таамаглаад ингээд чихвч зүүж. Тэгэхээр энэ чихвчний хэрэглээр сүүлийн үед асар их байх хүүхдүүд. За энэ чихвчний хэрэглээ их өндөр байснаас болоод байнгын одоо ундахдаа тэ юм үзэхтэй одоо гадуур явахдаа хөгжим сонсож байна. Тэгэхээр энэ чихний үүдэд зүүж байгаа энэ одоо чихвч маань удаан хугацаагаар тодорхой тэ хүчтэй, давтамжтай өндөр давтамжтай дисплей өндөртэй чих одоо хөгжим удаан хугацаар сонсох юм бол чих шуугах, дөнгөнөх тэ сонсгол сулрах ийм одоо муу нөлөөтэй. Тийм учраас аль болохоор хүүхд багчууд маань чихвчний хэрэглээг зөв хэрэглэж бүх огт битгий хэрэглэж байгаа гэж байгаа юм биш. Гэхдээ одоо 30 минут ч юм уу тэ яг энд өөртөө хэрэгтэй одоо хичээл хэрэгтэй өөртөө хэрэгтэй үедээ зүгээр зөв одоо хэрэглээ сурчих юм бол боломжтой. Тэгэхгүй манайх хүмүүс чинь унтах тааж зүгээр аим гэдэг тогтмолтой нэг цагаас дээш хугацаатай ингээд зүгээр байх юм бол сонсгол нөлөөлнө. Тэгээд сонсгол нөлөөсгөөс гадна чих шуугах, дүнг тэмцээр маш олон одоо өвчний одоо чихвчээд бах сууж чихвчний хэрэглээ маш зөв одоо зүйтэй шүү гэж хэлдэг. Хариуцлагатай зэх аян байна. Чих хамар хоол үзлэг гэж гисэн. Чих хамар хоолыг хэмжих яахаар баярлаа. Хариуцлагатай эцэг их аяны хүрээнд үзлэг хийж өгч байгаа Сувгийн аав ээж хоёртоо баярлалаа.